Орос ардын үлгэр манжин. Нэг удаа өвгөн манжин тарьжээ. Амттай сайхан том ургаарай гэж өрөөжээ. Маш том амттай сайхан манжин ургаж гин. Ингээд өвгөн манжингаа суглах гээд дийлсэнгүй. Татаад л байж гин. Тэгэхэр нь өвгөн эмгэнээ дуудав. Ингээд эмгэн өвгнөөс өвгөн манжингаас бариад таттал бас л дийлсэнгүй гин. Тэгэхэр нь эмгэн ач охиноо дуудлаа. Тэгээд ач охин эмгэнээс эмгэн өвгнөөс өвгөн манжингаас бариад татаад л байж гин. Бас л дийлсэнгүй. Тэгэхэр нь ач охин нохоогоо дууджээ. Нохоо ач охиноос ач охин эмгэнээс эмгэн өвгнөөс өвгөн манжингаас бариад татаад бас л дийлсэнгүй. Тэгтэл нохоо муурыг дуудаж ирээд муур нохооноос нохоо ач охиноос ач охин эмгэнээс эмгэн өвгнөөс өвгөн манжингаас бариад татаад бас л дийлсэнгүй гин. Тэгэхэр нь муур хулганыг дуудаад хулган муурнаас муур нохооноос нохоо ач охиноос ач охин эмгэнээс эмгэн өвгнөөс өвгөн манжингаас татаад гаргаад ирэв гин. Ингээд тэд манжингаа тойрон дуулан бүжиглэж эвтэй найртай амар тайван амьдран суух болжээ.